Зарим харилцаанд тусламж биш хяналт ногдож идэг ард нь. Тэрийг хүмүүс сэтгэл гэж андуурнаа. Хүмүүсийн дунд нэг юм аяадаг да. Өмнө нь одоо танд тусалсан, хамт өссөн байдаг ч юм уу. Тэгээ цаг хугацаа өнгөрөөд амьдрал нь өөрчлөгдөхөөр тэр тусламж аажмаар өөр болж амардаг. Энэний цаана би чам тусалсан шүү дээ. Одоо чи намайг орхилоо гэж үг гэдэг үг гарч ирнэ. Тэр энэ үгийг сонсч байгаа хүмүүс ихвчлэн тэгээ юу нь болох вэ? Яачаад байгаа юм бэ гэдэг л дээ. Гэхдээ энэ үгний цаана хамгийн их дарамт байгаа. Яагаад гэвэл тусалсан хүн нь нөлөөгөө алдахаас айгаад өгсөн зүйлээ хяналт болох гэж үзнэ. Урагшлах гэж хичээж байгаа нөхөр хүндэтгэлээ хадгалахын тулд за яг нэг удаа дуугаан өнгөрчийдэг л дуугаан өнгөрдөг. Тийм учраас энд нэг зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй. Сэтгэлээр тусалсан хүн өр нэхгүй хяналт тогтоох гэж үзэж байгаа нөхөр сэтгэлээ барьцаа болгоно. Хэрэв та ийм нөхцөл байдалд орсон бол битгий уурал, битгий маргал, битгий зүгт зайгаад айтаахан байна. Тайлбар өгөх гэж хичээх тусам таныг буруутгах шинэ үг гарч ирэл. Тэгэхээр хүнээс холдохдоо заавал хаалгаа хаах хэрэггүй. Хаалгаа ангорхоо үлдээ. Гэхдээ түлхүүрээ өөр дээрээ байлгах. Яа тэгэхээр хил тавих гэдэг чинь таслах гэсэн үг биш шүү дээ. Харин зайгаал зөв хэмжээ.